Дараагийн зочин маань ирсэн. За ойлголоо. Гэсэн мэдээлэл ирж байна. За өнөөдөр болохоор Сика судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэ Билэг ирсэн байна. Таныг студид урьж байна. Сайн байна уу та? Өглөөний мэнд. Өглөөний мэнд та суугаад чихвчээ зүгээд өөртөө тухтаа суугаарай. За. За өнөөдөр ярилцах сэдв бол Монгол улсын нийгмийн үеийн судалгаа 2025 буюу 9 дүүрэг орон нутгийн дөрвөн бүсийг хамруулсан үе хоорондын ялгаатай байдлын судалгааг танилцуулж ярилцахаар би төрөлцөрлөө. За таны өдөр хэр эхэлж байна? Өглөөг хэр эхлүүлөө? Та бидэнд өөрсдийгөө танилцуулаад оруулаа ярианд орё тийм ээ. За та бүхэнд энэ өглөөний мэнд төргий. За намайг Эрдэнэ Билэг гэдэг СК гэдэг одоо судалгаа зөвлөгөөчлөгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. За өнөөдөр яг сайхан өдөр байна. Тэгээ одоо тэгэл өглөө нар одоо байгаль нэг тийм 50 амгалан тий. Их сайхан өглөө эхэлж байна. Тэгээ юм нэвтрүүлэлт орчоод бас баяртай байна. За судалгааны шинжилгээ гэдэг хүмүүс ер нь өглөөг хэр эхлүүлж байна? Хэр эхлүүлт юм бэ? Өглөө. Өө яг тэгэл юу гэдэг чинь өглөө бас бол нөгөө бясалгал хийдэг. Тэгээ нэг 30 минут орчим. Тэгэл өглөөний цаймаагаа бэлдээл хөвгт өгчүүлээ. Одоо тэгэл хүргээл тэгэл ажилдаа ирэл. Тэгэл одоо ажлынхаа юмнууд руу ордог тоо. Монгол улсын нийгмийн үеийн судалгаа 2025 гэсэн зүйл байна тийм ээ. Энэ маш их сонирхол татж байна л да. Тэгээд 9 дүүрэг за орон нутгийн дөрвөн бүсийг ингээ хамарсан ийм нэлийн ийм томоохон хэмжээний судалгаа явуулж байгаа юм. Тэгэхээр энэ талаар бас та дэлгэрэнгүй мэдээллийг яагаад энэ судалгааг хийх болов? За дээр нь ямар үр дүнтэй судалгаа байх боломжтой юм зэрэг бас тодорхой мэдээллийг өгөөч. За юуны өмнөөс байгууллага бас товчхон танилцуулж байна. Манайх нөгөө SICA гэдэг SICA гэдэг Statistical Institute for Consulting and Analysis гэсэн үгийн товчлоо байгаа юм. Тэгээ ер нь одоо анализ зөвлөх үйлчилгээний одоо байгууллага одоо гэсэн үгийн товчлол. За 2010 онд үүсгэн байгуулагдсан. Ерөнхийдөө бол одоо үүсгэн байгуулсан хүмүүс маань статистик суурьтай тий яг юм судалгааны юм хүмүүс ингээд байгуулсан. За одоо 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За энэ Монгол улсын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг бол бид нэр 2020 онд хийсэн. Тэгээ энэ арга зүйг одоо боловсруулад тэгээд 20 онд анхудаа хийгээд 25 онд бол давтаж хийсэн. За үндсэн одоо гол санаачлал нь болохоор юу вэ гэхээр одоо бидний таамаглал болохоор юу вэ гэхээр бид нар одоо энэ орчин үеийн нөгөө XYZ гээд одоо энэ барууны орнуудад тийм ээ одоо нэлээд хөгжингүй орнуудад хэрэглэгддэг энэ үеийг судалдаг энэ арга зүйг одоо бид нар шууд одоо үр дүнг нь аваад тэрнтэй өөрсдөө адилхан гэж бас бодоод байгаа юм. Тэгэхээр бол тий одоо бид нар ч бас нэг яг Аз юм шиг тий Европ юм шиг ингээд нэг юм дунд тэгээд соёлын одоо глобалчлалын нөлөө бидний бас түүх бас ингээд айгүй өөр барууны ертөнцөөс. Тийм учраас бид нар бол энэ үеийг бол энэ тодорхойлох төр бид нар өөрсдөө тодорхойлсон. Бид ер нь яг хин юм бэ гэдгийг тодорхойлох юм одоо арга зүйг боловсруул судлах хэрэгтэй гэж үзсэн. За ингээ 2020 онд бол анхны судалгаагаа бол хийсэн. За тэгээ энэ судалгааныхаа үр дүнд бол бид нар бол XYZ буюу одоо энэ барууны одоо энэ Европын одоо хүмүүсээс өөр гэдэг бол нэгдүгээр баталсан. За тэгээ хоёрдугаар талаар бол энэ үеүдээ бол бас ангилаад ингээ нэрлэлсэн байгаамаа. Тэгээ зөвхөн энэ одоо XYZ гэхээр манайх нөгөө нийгэмд XYZ гэж их яригддаг болохоор одоо энэ талын нэр томьёо ер нь үеийг ингэж ангилдаг юм байна л гэж ойлгоод байгаа. Тэгээ ингэдэггүй. Улс орон болгон өөрсдийнхөө одоо түүх, соёлын одоо онцлогийг үнд зүйл тийм ээ одоо энэ онцлогуудаа хамаарад одоо өөр өөрийн тийм үеэ судалдаг арга зүйгээ боловсруулж өөрсдөө судалдаг. Одоо жишээ нь Хятад улс гэхэд бол 10 жилээр нь үеүдээ нэрлээ явдаг. Солонгосчууд бол бас өөрсдийнхөө ингээ ангилдаг. Японочууд ингээ ангилдаг. Африкийн одоо зарим орнууд бол бас өөрөөхөө ангилдаг. Нөгөө XYZ гэхэд энэ бол яг нэг барууны оронд одоо тий одоо Европын энэ бол илүү яг нэг шинжлэх ухаан тий одоо нийгмийн шинжлэх ухаан арай нэг төлхөө хөгжсөн. Тэгээд энэ илүү нөгөө хэл усныхаа нөлөөгөөр бол хүлээн зөвшөөрөгдөх түүх байдал нь илүү учраас бид нар бас шууд энэ ер нь ингэж ангилдаг юм байна л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр бол ингэж бол ангилах албагүй. Тэгээд бид бүхэн бол өөрсдийнхөө
бол үеийг бол ингэж ангилж үтсэн байгаамаа. Тэгээ 25 онд бол энэ судалгаагаа давтаж хийсэн гэсэн үг аа. За Монголд бид яаж ангилагдаад байна. Одоо ингээд тодруулаад өмнө нь ингээд асуучаад тий сүүлд чинь ингээд нөө millennials гээл тий жинзинер хоорондоо болол сая сошиал дээр жоохон тайм боллоо шүү дээ. Би бол жоохон millennials-ийн одоо төлөөлөл байна. Энд чинь бол жинзигийн одоо төлөөлөл байна. Хөгшин жинзи залуу millennials байна. Тэгэхээр энэ одоо тодорхойлт ер нь бол өөрчлөгдөж Монголынхон одоо хөрсөн дээр буусан одоо энэ ангиллыг хийж ийна л гэж ойлгож болох нь зөв. Яг зөв. Тийм. Тэгэхээр тухайн үеийг одоо ер нь тодорхойлоход бол яг тухайн нийгэмд болсон гол одоо үйл явдлуудаас ингээ хамаардаг л да. Одоо жишээлбэл ингээд өлсгөлэн, дайн, эдийн засгийн хямрал гэх мэтлэн одоо тэгээд дээр нь нийгмийн одоо бүтц тогтолцоо. Тэгээ манай улсын хувьд бол бид нар ч нөгөө 90 оны хувьсгал байгаа шүү дээ. Энэс өмнө бол одоо социалист нийгмийн үнд цэвлэр бол ингээ амьдарч ирсэн. За тэгээ 90 оноос хойш бол одоо бид нар яг юм арчилсан одоо капиталист нийгмийн одоо үнд цэвлсээр ингээ амьдарч сураад те зарим нь сураад ингээл одоо ингээл ер нь л одоо бид нар шилжилтийн үед явж яах гэж нэрлэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ бол бидний яг үе үүсгэд айгүй нөлөөлсөн. Тэгээ бид нар бол одоо би гэхэд нэг тантай адилхан millennial те. Хоёулаа millennials болсон те. Тэгэхээр бидний одоо нэг аав ээж маань яг л нөгөө одоо социалист нийгмийн үед амьдарч ирсэн те. Одоо ажлаа тууштай хий те. Одоо тэгэл томилогдоод ингээд ажиллаж исэн юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр тийм одоо гэр бүл бид нар өссөн. Тэгээ бидний үнд зүйл бол тийм зүйлээр бас их маш их нөлөөлөгдсөн. Тэгээ хариуцлагатай байх одоо монголчууд их гэр бүлсэг те дээр нь одоо бидний бас нүүдлийн соёл иргэншлийн нөлөөлөл байгаа. Зам болгонд хөгдөөдтэй явдаг те хариулдаг. Энэ бүхэн чинь бол бидний нөгөө зан төлөв үнд зүйлс ингээ бүрэлдэн тогтоолол маш хүчтэй нөлөөлдөг. Тийм учраас бид нар бол одоо та эдман ч гэсэн ер нь анзаардаг шүү дээ. Бид нар энэ тэнд очиод яг ингээд одоо Америк залуутай ч юм уу англи залуучуудтай ингээ яриад байж хахад асуудал хандах байдлага нь аюу шал өөр те. Ээж автайгаа харьцаж байгаа нь өөр, найз нөхөдтэй ажил төрөл бүхэл хандлага нь өөр байдаг шүү дээ. Тэгэл яг зүгээр бидний хувьд аюу шин те. Ингэдэг юм уу те, дэгдэг юм уу гэд. Гэтэл бид нар бол аюу өөр гэр бүлсэг те. Аав ээжтэйгээ илүү ойр дотн хамаатансаг те. Цагаан сарын гэр бүлийн баяруудаа явс их өөр арга барилаар ингээ тэмдэглэв. Тэгэхээр бид нар бол яхахгүй өөр юм хүмүүс юм байгаамаа. За маш чухал одоо мэдээллийг өгөх гэж байна. Одоо хэдүүлээ ямар одоо тий би ямар англилтэй байна. Би ер нь яг millennials гэдэгтээ бол итгэхгүй байгаа яг үнийг хэлээд. Тэгэхээр та энийг эргэлзээг сайхан тайлаад өгөөч гэдэг. Тий. За яг нөгөө энэ сая одоо манайхаа яг нийгэмд бас нэлээ ингээ ярьлаа л да. Бид нар millennial ингээ Gen Z бид нар ингээд одоо янз янзын зөрчил одоо юм байх шиг байна. Гэхдээ яг энэ бол яг паблик одоо хоорондоо бас хөгжилдөд гэж байгаа шиг байна. Зарим ч бас жоохон сериоснол байх шиг байна. Ер нь бол одоо улс орон түүх гэдэг бол үе үе л те тухайн улсын ингээ түүхийг бүтээгээ явж байгаа. Тэгэхээр одоо аль нэг үед нь одоо те одоо аль нэгнээсээ илүү мэлүү гэх юм бол би бол байхгүй гэж боддог. Аль алинд нь л одоо авах одоо тэгэл одоо гээх юмнууд бол байдаг. За энийг бол бид нар айгүй хүлээстэй зөв ингээ ойлгох хэрэгтэй гэж боддог. Тэгээд хийнийгээ ойлгоод хийнийгээ хүлээн зөвшөөрөд ингээ явах хэрэгтэй. Бидний аав ээж ч гэсэн те одоо бид нар бол энэ одоо англиар бол бид нар 64 оноос өмнө төрсэн хүмүүсийг бол одоо социалист нийгмийн социалист одоо үеийнхэн гэж үзээд байгаа. 64-өөс өмнө төрсэн хүмүүсийг өмнө төрсэн хүмүүсийг тийм социалист үеийнхэн гэж тодорхойлсон тийм. Тодорхойлогдож. За 65-аас 82 болохоор завсрын үеийнхэн гэж. 65-аас 82. За 83-аас 94 болохоор шилжилтийн үеийнхэн. За одоо яг ерөнхийдөө тэр яваар тэгээ одоо нэг millennial тий одоо нөгөө яг бас тодорхой хэмжээний бид нар бас мэдрэмжүүд туршлагууд байгаа шүү дээ. Тэр нэг юуны одоо яг хэцүү тэр нөгөө талах малхны очрт ингээ зогсдог байсан гэдэг юм. Би бол зогсчод зэрэг санахгүй байгаа. Тэгтээ бол ер нь бол бас юм ховор байсныг бол бид нар бас мэддэг тий. Тэгээ аав ээж маань ч гэсэн бас шилжилтэнд ядасан зогсох гэж байсныг бол бид нар мэддэг. За тэгээ дараа нь 2011 95-аас 2010 оныг бол шинэ үеийнхэн гэж бид нар тодорхойлсон. Тэгээ орчин үеийнхэн гэдэг 2011-оос хойш. Тэгэхдээ энийг ингээ яаж тодорхойлсон гэхээр бид нар яг нөгөө 20 онд хийсэн тэр 1200 одоо хүний төвөртэй судалгаан дээр үндэслээд тэрэн дээр байгаа үндсэн нөгөө бид нар тодорхой таамаглал дэвшүүлж байгаа. Энэ нөгөө үе гэдэг зүйл үүсэхийн тулд 90 оны нөлөөлөл ингэж нөлөөлсөн байж магадгүй. Тэгээд тэр таамаглалаа одоо баталсан байдлаар бол ингэж ангилсан гэсэн үг. Тэгээд дараа нөгөө нэршил хэрэгтэй болсон. Тэгэхээр одоо манай ингээ нийгэм шилжиж байгаа учраас ялангуяа энэ одоо завсрын шилжилтийн тийм ингээд хоёр өөр үнд зүйлийн дунд ингээд шилжих процесс өгж байгаа учраас энэ дээр ингээд тулгуурсан юм нэр томьёонууд бид нар бол өгсөн байгаамаа тий. За тэгэхээр би бол шинэ үе юм байна.
Тий. Та одоо шинэ үеийнхэн тий. Юу юм бэ наа? Ерөнхийдөө бол нэршил арай өөр. Гэхдээ нөгөө оннуудын хувьд бол ер нь бол тийм бол айхтар том зөрүүтэй бол зүйл байхгүй нэ гэж харлаа зөв. Тий, ер нь ойролцоо байгаа. Тэгээд жишээ нь одоо millennials гэх тэгэхээр чи 1981-ээс 1996 гэдэг шиг санаж байна. Тийм. Тэгэхээр сая бол таны хэлж байгаагаар 1983-аас 1994 гэж бас л намайг оруулаад хайчлаа да. Тэгэхээр яг энэ нөгөө юу л да одоо тэр нөгөө 90 онд одоо яг юм ямар нэгэн том өөрчлөлт ингээ болох үед хүмүүс ямар насандаа байсан бэ гэдгээс хамаарат айгүй өөр нөлөөлөл авч байгаа байхгүй. Одоо жишээлбэл манай аав ээж бол одоо аль хэдийн одоо 30 орчим настай тий. Тэгэхээр айл хэдийн нөгөө үзэл бодол үн зүйл бүх юм тогтцсон ингээ байхад бол тэр ирж байгаа. Гэтэл би бол одоо жишээ нь бараг нэг цэцэрлэгийн хүүхд, яашлын хүүхдэл байх жишээ нэ тий. Тэгэхээр ийм үед тэгэнгүүт яг энэ нөгөө завсрын буюу одоо нэг 18 20 настай хүүхдүүд бас айгүй өөрөөр авдаг нөлөөллүүдийн. Энээсээ хамаарат тэр хүмүүс нөгөө яг яаж одоо тэр value үн зүйл одоо энэ ертөнц одоо амьдралыг харах өнцгөө өөрчилж тэ ингээд дасан зогсож явах уу гэдгээс нөлөөлөл аваад байгаа. Тэгэхээр тэн дээр тулгуурлаад өгчөөс ерөнхийдөө бас оноод аягүй ойролцоо яг тий ойролцоод тий. Саяны судалгаа болон манай орны хувьд одоо нийгмийн үе хоорондын судалгааг ер нь яаж авдаг, хэдэн хүнээс авдаг, тий ямар арга гаргачлаар авдаг. Тий. Энэ талаар ярил. За тий. Бид нар бол 2020 онд бол авсан. Тэгээ 25 онд яг ижил арга зүгээр давтсан. Тэгжээж нөгөө яг ижилхэн асуулт, ижилхэн арга зүйтэй учраас бид нар нөгөө харьцуулах боломж нь үүсэж байгаа. Тэгээ энэ сүүлийн 5 жилийн хугацаанд ямар одоо өөрчлөлт бий болсон бэ гэдэг. Тэгэхээр анхны юу бол одоо энэ үеийг тодорхойлдог энэ одоо онлууд, үеийг одоо судалдаг энэ судлаачдын энэ онлууд тэр үндэслээд бол бид нар арга зүйгээ 2020 онд боловсруулсан. За энэ арга зүй дээр ингээд тулгуурлаад бид нар 1200 хүнээс ингээд одоо судалгааг авсан. Тэгээд судалгааг авахдаа бол Улаанбаатар хотын хөдөө орон нутгийн ингээд яг жигд ингээд нөгөө тархалттай ингээд аавна. Тэгээд хөдөөний бол одоо 4 бүсийн төлөөл 4 аймагаас дээр нь бол Улаанбаатар хотоос ингээд авсан байгаа. За дээр нь одоо үеийг судлах гэж байгаа учраас бид нөгөө үе чинь бол ер нь нийгмийн бүтцийн л одоо нэг судалгааны нэг төрлийн одоо арга зүй. Тэгэхээр үеийг судлах гэж байгаа учраас бид нөгөө насны бүлгээр нь бас айгүй жиг тархах хэвээр. Ингээд дандаа залуучууд юм уу дандаа юм эсвэл настай ч юм тийм байж болохгүй. Яг нөгөө бүх насны бүлэг аягүй жигд байх хэвээр. Одоо энэ нөгөө 4 үе байгаа шүү дээ. Энэ 4 үеийнхэн бол бүгд жигд байх хэвээр. Тэгээд 18-аас дээш насны ерөнхийдөө үзэл бодол үнд зүйл бол тогтсон. Тэгээд ийм хүмүүсэл бол одоо авсан байгаа. Тэгэхээр социализмын үеийнхэн гэж байна. За тэгээд шилжилтийн үеийнхэн. За тэгээд шинэ үеийнхэн. За би дунд нь юуг орхич юу? Завсрын үеийнхэн. Завсрын үеийнхэн. Завсрын үеийнхнийг та дахиад хэлээч хэдээс хэд оных юм гэж яасан бэ? 1965-аас 82 оны хооронд. Зөв. 1965-аас 1982 оныхныг завсрын үеийнхэн гэж ангилж байгаа юм. Ер нь энэ үечлийг ингэж гаргаж байгаа нь ямар үр дүнтэй байдаг юм болоо? Мэдээж энэ судалгаа хийхэд нэлээд юм цаг, зав, ажиллагаа шаардсан баг. Тэгэхээр энэ нь эргээд нийгэмд ямар өөр өгөөжийг өгөх боломжтой юм болоо. За. Юу гэж харж байгаа вэ? Тийм. За энэ ер нь бол одоо нийгмийн бүтцийг яагаад судалдаг вэ гэхээр бид нар одоо чинь хэрэглэгчтэй судлахдаа ямар насны хүмүүс вэ, ямар бүлэг сегментүүд вэ гэж судалдаг шүү дээ. Яг энэтэй адилхан. Бид нар ингээд улс орныхоо энэ амьдарч байгаа хүмүүсийн одоо бүтцийг ингээд судлаад ойлгохоор тэр одоо нийгмийн үеийн тохирсон тэг бодлого хөтөлбөрийн одоо оновчтой байдал тухайлбал сайжирна. Одоо улсын хэмжээнд бол тий. Одоо залуучуудын талаарх бодлого гэдэг юм уу тий. Одоо юу гэдгийг ингээд ахмадын талаар бодлогоч гэдэг юм уу гэх юм бол яг энэ үетэй нь хамааруулж хэн зориулж бид нар бодлого боловсруулах гэдэг гэдгээсээ тухайн одоо хүнийхээ нэг персоног бид нар аягүй сайн мэдчихэж бодлого боловсруулах юм бол энэ одоо бодлого хөтөлбөрч илүү оновчтой байндаа тусах юм боломж нь бол ингээд бүрдэж байгаа. За дээр нь бол одоо бизнесийн байгууллагууд бол одоо хэрэглэгчтэй бас яг энэ сегментээр нэгж хараад тий. Бас персоног аюу шүү. Тий бас энэ одоо персоногод болох. Одоо жишээлбэл 2020 онд бид нар анх ингээд хийсний дараа манай нөгөө CU-гийнхэн бас холбогдоод ер нь айгүй олон компаниудаас бид нар холбогдсон. Тэгээд хамгийн тод үйлдсэн манай CU-гийнхэн холбогдоод бид нар яг нэг хэрэглэгчтэй нэг иймэрхүү байдлаар ингээд ангилах хэрэгтэй болоо гэж бодож ирсэн чинь ингээд танаа судлааг харсан чинь яг ингээд таарчна. Тэгээд танах тэр үндэслээ бид нар бүр ингээд хэрэглэгчийн сегментийг бүр оновчилчлаа гэдэг нэг над руу ингээд ярьж ирсэн тийм. Тэгээд тэр нь тэр бол бас их гоё. Яг гэвэл тийм л зүйлд ингээд бид нар зориулж хийж байгаа учраас. За нөгөөх нь бол дараагийнх нь бол одоо жишээ нь боловсрол те одоо энэ сургууль хүмүүжүүлэх энэ одоо бүх насны боловсрол болоод энэ одоо аль насны хүүхдэд одоо ямар хүүхдүүд байгаа гэдгээс хамаарат бид нэр энэ боловсролын реформ юмнуудаа бас ингээд зөв хийхэд аюул чухал өнцөг болно. Гэхдээ одоо боловсролын реформ дээр бол яг
өөр одоо ажиллаж байгаа олон хүмүүс байгаа. Энэ бол нэг л инсайт шүү дээ. Нэг л инсайт гэсэн үг байхгүй тий. За дээр нь бол энэ гэр бүлийн харилцаа, найз нөхөд энэ ажлын байран дээрх одоо харилцаа гэх мэт юм хаана харилцаа байна? Тэнд бол одоо жишээ нь энэ үеийг хин хэнийг ойлгох нь маш чухал. Одоо харилцаан дээр жишээ нь ингээд бид нэг ойлгохгүйгээр те яг л ихэнхдээ бол бид нар ямар алдаа гаргадаг вэ гэхээр ер нь бол би ингэж бодож байна. Тэгэхээр чи ингэх ёстой, ийм байх ёстой гэдэг байдлаар бид нар хин нэгэндээ өөрийнхөө үзэл бодлоо ингээд тулгадаг те. Тэгээ энэ бол яаж нөхөр тухайн одоо харилцаж байгаа хүнийхээ насны онцлог туулж өнгөрүүлсэн одоо амьдрал те үнд зүйлийн одоо ямиг онцлогийг харалцахгүйгээр бид нар ингээд харилцдаг. Тэгээ энэ бол илүү харилцааг их хүүтэн хөндий. Эргээд цаанаа бол одоо ингээд нөгөө хин хинээсээ ингээд нөгөө зогтох те зай барих хин хиндээ одоо сэтгэл санаа юмнуудаа ярихгүй болох ингээд ийм одоо зүйл рүү ингээд явдаг. Тийм учраас одоо ажлын байран дээр бол те одоо ингээд бусд үеийнхэн би ийм эдгээр ойлгохгүй байна, тэрэнд ойлгохгүй байна гэхээс илүүтэй энэ хүмүүсийн үнд зүйл юу вэ? Энэ ч аль үеийн хүмүүс үлээ? Ямар үед одоо яг хүүхэд нас нь байсан бэлээ, залуу нас нь байсан бэлээ гэдгийг бид нар аюул сайн бодож ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хүний бол илүү сайн одоо талаас нь. Гэр бүлд бол одоо чинь бид бүхэн анзаарч ш нөгөө аав ээжтэйгээ ойлголцохгүй байх те. Тэгээ энэ бүхэн бол энэ харилцааг бол бид нар бүгдээрээ л яг хин нэг нөгөө хүлээн зөвшөөрч одоо ойлгож ингээ харилцаа нь илүү сайн байснараа одоо илүү эвтэй, илүү удаан хугацаанд одоо эрүүл сайхан амьдрах боломж нь бүрдэнэ. Одоо энэ судалгааны за би нэг энэ судалгааг одоо бид нэр яриаллаа л та тий. Одоо ямар ч гэсэн бид саяны судалгаагаар бол бид ингээд 4-9-гээ ингээ хуваагдчихж байгаа юм байна нэрчлэр тий. Тэгээ одоо бид нар яг ялгаатай байдал. Одоо энэ яг энэ үе хоорондын нөхдүүдийн ялгаа нь яг юундэ байна вэ? Ажлаасаа хийдэг нь аль нь байна гэдэг байна. Энэ тийм хүм маягтай бид нар яг ялгааг нь гоё. Зан төлөвийн хувьд тий. Бас зан төлөвийн хувьд илүү. Гоё тэр судлах доторхыг нь нэрвэл тий. Ер нь одоо жишээ нь ингээ манай аав ээжийн үеийнхэн буюу социалист нийгмийн үеийнхэн бол илүү нөгөө ийм төр институтад айгүй итгэдэг. Одоо хувийн гэсэн одоо би надаас хамаарна, би л одоо яавал гэдэг одоо айгүй байдал ер нь их багтай. Яг л тэр үеийн хүмүүжлэнтэй нөгөө одоо 5 жилийн төлөвлөгөө тавиал тэгэл одоо нэг л одоо хаана ажиллаж чинь тэндээ ингээд ажилладаг учраас тэгээд ер нь бол хийж байгаа ажилдаа маш их тийм гоё сэтгэлээсээ их тууштай хийдэг. Одоо тэр ингээд чин сэтгэлээсээ тууштай. Тэгээд тэр ажиллаа ингээд удаан хугацаанд те тэр энэ ажиллаа алдчихгүй би өшөө сайн хийх юмсан гэж ингээд боддог. Тийм учраас одоо бидний манай аав ээж нар те ажил мэжлээ биднээс болоход айгуу дургүй шүү дээ. Юу хийгээд байгаа юм бэ? Тэрхий үний чөлөөж битгий ингээд өсчээд те ингээд одоо салбанлаа гэнтэр гээд айгуу загиндаг. Тэгээд тэр нь бол яг өөрсдөө нүд айгуу зүг. За завсрын үеийнхэн бол яг одоо энэ шилжилтийн үед бол нэг юм бас яг одоо юугаар бол нэг жоох нэг тийм дунд нь те 65-аас 1965-аас 1982 онд яг одоо жишээ нь ингээд бид нар нэг ийм боловсрал эзэмссэн байж штэ. Тэгээ байжсэн чинь яг тэр боловсрал нь шинэ нийгэмд амар хэрэггүй болчихж байгаа байхгүй те. Тухайлбал одоо жишээ нь одоо чамаас амарна те. Чи одоо өөрөө үз яа гэд. Инхээр энэ үеийнхэн бол нэг ийм завсрын нэг ийм шилжилтийн одоо жишээ нь 65 оных гэдэг чинь 90 онд бол нэг 28 та тий биш 25 та 24 5 та байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгэхээр 82 9 10 насны ерөнхийдөө ухаан орцсон яг тэр үеийн болсон бүх юм ингээ ажигласан ийм хүмүүс гэсэн үг. Тэгэхээр эдгээр бол ерөнхийдөө нэг ийм дундын одоо шинэ үедээ ингээ дасан цогцсон байдлаар ингээ ажилласан. За дараа нь бол шилжилтийн үеийнхэн бидний нэг үндсэн нөгөө зан төлөвийг ярьж байгаа учраас те би нэг үндсэн логикийг ойлгуулах гэдэг ингээд ярьж байгаа шүү дээ. За дараа нь шилжилтийн үеийнхэн бол бас яг энийг хараагүй. Тэгвэл ингээд яг капиталист нийгэмд амьдрах юм байна, надаас хамаарах юм байна, бүх юм надаас хамаарах юм байна гэх ингээд бичсэн чинь гэр бүлийнх нь хүмүүжил сургууль нь бол тэр чигээрээ ер нь бол одоо социалист маягийн одоо юм үнд зүйл маяг сургаж ингээд хүмүүжүүлсэн. Тэгээ энэ үеийнхэн бол одоо жишээ нь яг ингээд бас сургууль сурчаал гараад ирсэн чинь нэг айгүй өөр байдаг. Тэгээ одоо би бол жишээ нь тийм шокт орж ирсэн. Их сургууль төгсөөл гэсэн. Вау ээж ингээд нөгөө одоо ингээд сайн сурчвал ингээд болно гэсэн. Тэ энэ чинь бүр шал өөр юм байна штэ. Одоо айгүй их шударгуус юм ихтэй юм байна гэх. Тэгээ юмдээ дасан зохицох байдлаар ингээд. Тэгэхээр энэ завсрын шилжилтийн үеийнхэн бол юм дундаж. За шинэ үеийнхэн бол яг энэ капиталист нийгэмд ингээд амьдарч байгаа. Одоо яг төрж боожж те яг энэ аав ээж нь одоо яг энэ капиталист нийгэмд ажиллаж хөдөлмөрлөөд өөрөөс нь ингээ бүх зүйл ингээд хамаарна энэ эрх чөлөө гэдэг зүйлний мэдрэмж айгүй их өндөртөө дээр нь өөртөө маш их төвлөрсөн би яаж яан те би надад таалагдж байна таалагдахгүй байна гэдэг ийм хувь хүний одоо мэдрэмж айгүй өндөртөө 1995-аас 2010 оныхан те тэгээд нөгөө дижитал энэ сошиал хэрэглээ юмуд айгүй сайн глобал мэдээлэл юм дундаа ингээ мэдээллийн юмуд учраас ингээ тэгэхээр нөгөө талдаа бас жоохон одоо юу энэ олон ийм юм дундаас те өөрсдөө бас айгүй зөв болж
зөв тодорхойлж өөрийнхөө налсын хараа зорилго одоо өөрөө би хинбэ гэдэг асуултуудаа бас зөв яахгүй бол аюу их хөл алдах те зөв ч юм шиг буруу ч юм шиг ингээд савлах аюу мартал аюу алцуу их байна уу. Тэгэхээр илүү одоо яг тэгтээ энэ бол юу шүү дээ ингээд одоо ирээдүй шүү дээ. Ирээдүй яг ингээд глобалчлагдсан ийм дижитал ийм ирүү үед бол тэгээ шинэ үеийнхэн маань энэ улс орныхоо бол одоо ажил төрлийг хийгээд хүүхэд багчуулаа хүмүүжүүлээ явна. Тэгэхээр энэ үеийнхэн маань бол яхахгүй улс орны ирээдүй. Бусад үеийнхэн маань бол адилхан тэгээ бүтээлцээд өөрөөсөө цаг үед бол улс орноо бүтээгээд ингээд оролцоо явж байгаа. Тэгээ явж байгаа хүмүүстэй. Тий. Аха. За, ер нь сая нөө 9 дүүрэг орон нутгийн дөрвөн бүсийг хамруулсан үеийн хоорондын ялгаатай байдлын судалгааных нь талаар ярил. Одоо энэ ч нэг их том юм байна. 9 дүүрэг. Одоо энэ чинь бол ер нь бол хот дотроо. Судалгааг бас хэрхэн яаж авсан тий? Буцаар л авчиж байгаа юм. Ер нь талбар дээр очиж аавн те. Тэгээд зөөхөн тохиолдолд бол уцаар авч байгаа. Аль нөгөө уцаар авсан. Филд дээр авах хоёр бол хоёлоо face to face очиод аавна гэсэн үг шүү дээ. Нөгөө одоо манайш нөгөө яг юм судалгааны байгууллага учраас ер нь судалгааг одоо ингээ хүн болгоо айгу амархнаар боддог л доо бас тийм биш. Амархан бодож байгаа бол айгу буруу. Зүгээр ороод энэ л бодоод байна л. Тий. Би нэг 2-3 хийж үтсэн зүгээр нэг. Тэгэхээр энэ нэг аль нэг юм судалгааны процесст аль нэгэнд нь алдаа гаргачихаар тэгээд тэр үр дүнд бид нар итгэх одоо боломжгүй болчдөг байхгүй. Тэгэхээр бид нар бүх юмыг айгу сайн хийх ёстой. Анхны арга зүй. За тэгээд төврийн шаардлага яг анх төлөвснөр ингээд жишээ нь хангах ёстой. Юу гэсэн бэ уучлаарай. Төвөртэй одоо жишээ нь 1200 хүн ямар хүчтэй байх хэвсэн, тийм насны хүн тэд байх хэвсэн, тийм насны тэд байх хэвсэн, тийм боловсрал юмараа ингэж ангилагдах хэвсэн. За дээр нь нөгөө байршлаар ингэж ангилах хэвсэн. Яг тэрийг хангах хэвсэн. Гэтэл зарим насныхаа ингээд төрүүлэл одоо жишээ нь судалгааныхаа тоон гүйцэтгэл нөгөөдг нь ингээд авчиг гэж юм болохгүй гэсэн. Тэгвэл яг тэр насны тэр байршлын хүмүүсийн тоон болцсон гэж зогсоогоод бусдууд дээр илүү авамж гэдэг юм уу те. Тэгээ буцаага зөвлөө яг энэ 1200 төгрөг дээр ингээд бариулах хэрэгтэй. За дээр нь асуулга. Асуулгын утсыг бол одоо ингээд бид нар нэг асуумаар байгаа. Ер нь бид нар их яарснаас юмыг нэг юм аргалж хийх гэсэн хандлагаас л их болдгоо л доо цаана ингээд одоо багахан юмхнаар юм хийчих гэсэн нэг юм бас юм чинь бол бүхний гол юмны одоо ингээд амин сүнсгүй болгочтой. Тэгэхээр энэ асуумч чинь асуулгыг чинь нэг аягүй сайн боловсруул дээр нэг турш судалгаа хийгээд тэрэн дээр ингээ ойлголт асууж байна хүмүүст яг бидний ингээ төсөөлөд байгаа асууж байна гэдэг. Ингэж одоо асуудаг. Тэгэхээр тэгээд дараа нь бол нөгөө репорт анализмнуудаа бол тэгээд янз янзаар нөгөө статистик алтай юмнуудаа бас аягүй сайн талаас нь үзээд энэ нөгөө бидний таамаглуудаа батлах юмнуудаа яадаг. Тэгэхээр ийм байдлаар хийдэг. Манай байгууллагын хувьд бол одоо 15 жилийн түүхтэй ийм судалгааны байгууллага учраас бол энийг л одоо аягүй сайн өндөр хангаж одоо хийхийг бол зорддог. Энэ судалгааны үр дүнг бол манай Datamon гэдэг платформ байгаа. Энэ платформ дээр бол нээлттэй. Одоо өмнөх судалгаанч нээлттэй, энэ ч нээлттэй. Бог нь бол дэлгэрэнгүй Datamon гэдэг платформ байгаа. Манай одоо Seeker ороход одоо ингэ байж байгаа. Дээр нь англи дээр бас репорт нь байгаа. Магадгүй одоо зарим хүмүүс англи дээр ингээд бас хэрэгтэй бол тэ англи дээр монгол дээр репортууд бас байж байгаа. Таны хийжсэн хамгийн одоо энэ олон жилийн хугацаанд хийжсэн тийм төвөгтэй судалгааны ажил ер нь юу байсан бэ? Ямар судалгаа гэдэг байхгүй. Тий. Бас сонирхолтой санагдаад байна л да. Манайх ч одоо ер нь 15 жилийн хугацаанд бол нэг 300 бараг 80 болцсон байна уу? Судалгааны ажлууд бол хийж үүсдэгсэн. Тэгээд манай хэрэглэгчд бол одоо нийгмийн төрийн байгууллага, төрийн агентлагууд, дээр нь одоо бизнесийн байгууллагууд, тэ бизнесийн одоо олон байгууллагууд, банк, телеком ихэнхдээ л одоо ажилласан оюу толгой байна. За дээр нь төрийн бус байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд ингээд ажиллаж байна. За хамгийн хэцүү гэх юм бол би юу л одоо магадгүй энэ генерашны эхний судалгаа юм уу? Энийн нөгөө арга зүйг хөгжүүлэх одоо айгүй их хугацаа орсон. Бид нар 3 сар бүр ингээд бүр ажилласан. Тэгээд энэ нөгөө яг оригинал гэдэг чинь оригинал те бидний өөрсдөө юм арга зүй хөгжүүлж байгаа учраас ихэнх судалгааны арга зүй бол их олон улс төлөмцөрөгсөн арга зүй гэдэг учраас тэрний дагуу хийж одоо чинь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тодорхой арга зүйтэй. Тэр бид нар яг тэрнийх нь стандартын дагуу хийх үл гэдэг асуудал те. Тэргүүрээ л ялгарч байгаа яг сайн үр дүн гаргаж байгаа юм. Тэнгүүд энэ одоо Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа бол бидний нэг боловсруулсан арга зүй хэсгээр бид нар бол нэлээд одоо их ажилласан. Тэгээд ингээ эргэлзээл те инхээр яах вэ ийм алдаа гарч байгаа тэгчгүй гэдэг. Тэгээд энэ магадгүй зүгээр хамгийн хэцүү судалгаа байсан байж магадгүй. Бид нар ер нь бас яг энэ үеийн энэ судалгаа яагаад ингээд зорж байгаа талаар би бас товчхон тайлбар өгье гэж бодож байна. Бид нар ер нь Mongolian Identity гэдэг юм цувар судалгаа хийж байгаа юм. 20 оноос 30 оны хооронд. Тэгээд үндсэн зорилго нь монголчууд бид нар ер нь хин юм бэ? Илүү соёл болоод зандал хийхэд талаас.
Тэгээд монголчууд бид хин юм бэ өнөөдөр биднэрт ямар давуу тал байгаа, ямар сул тал байгаа гэдгээ бид ингээд тодорхойлоод ингээд судалгаатаагаар ингээд тодорхойлчих юм бол энэ дээр үндэслээд бид энэ 21-р зуунд монголчууд бид одоо үнд зүйл, зан характер, зан төлөвийн хувьд одоо хэн болох ёстой юм бэ? Одоо тэр персоныг тодорхойлмоор байна. Тэгхийн бол бид нар тэрний дагуу боловсролынхоо реформыг одоо хүүхдүүдээ хэн болгож бүтээх юм. Одоо бид нар ингээд айгүй олон чиглэлүүдийн дунд байна шүү дээ. Зарим нь AI сурах хэрэгтэй, зарим нь дижитал технологи хэрэглэх хэрэгтэй, зарим нь хэл устай болох хэрэгтэй гэн, зарим нь одоо өв соёлоо одоо мэдэх хэрэгтэй, эх оронч үзэлэг гэн ингээд айгүй олон. Тэгээд бидний ингээд одоо хичээлийн контент юмнууд бол бас нэлээд задгаад энэ төр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бол цаана бидрүүд яг хэн болох ёстой юм. Өнөөдөр хэн цааш дээр нь одоо хэн болохыг зорих ёстой юм, хүүхдүүдэд хэн болохыг зорих ёстой юм бэ гэдэг дээр нэгдсэн нэг юм ойлголттой болох гэдэг. Ийм зорилготой юм судалгаанууд гэж байна. Тэгээ энэ бол одоо анхны судалгаа тэгээд давтсан гэдгээр 3 дахь нь болчихоо. Дунд нь бол biz 22 онд бас өөр судалгаа бид нар хийжсэн. Энэ дэр бол бусад улс орнуудтай бас өөрсдөө зандлыг харьцуулж тодорхой үр дүнгууд бас олсон. Дэрийг бол пабликт бас нээлттэй зарласан байна. Одоо мдийг бол дата моноос олж харна. Дата моноос олж байна тий. Ямар гой сонирхолтой юм бэ? Та сайн хэлж ин л да бид монголчууд ер нь яг хин юм бэ гэдэг одоо энэ одоо түлхүүрийг те олохын тулд бас нэлийн олон судалгаа их юм байна. За үечлийг гаргаад ирлээ. 2020-с 2030 он хүртэл эдгээр судалгаануудыг хийн гэж байна. Тэгэхээр дараагийн судалгаа юу байх вэ? За одоогор бол бид хэдийн бодож байгаагаар бол нэг юу байгаад байгаа юм. Одоо энэ судалгааны хахад 3 дахь судалгаа хийн. Одоогор бол 27 онд хийдэг юм гэж бодож байна. Энэ нэг ер нь судалгаа юм 2 тохиолдол айгүй ач холбогдолтой байдаг. Нэг нь одоо юм харьцуулсан судалгаа. Одоо бид нар өөрсдөө хинтээ харьцуулах уу? Одоо чинь өнгөрсөн жил манай боловсролын салбарын PISA гэдээ хэлсэн шүү дээ. Тэгэхээр бусад улс оронтой бид нар өөрсдөө харьцуулж харж байгаа. Тэгэхээр энэ аюул сайн бид нар хаана хэмжин. Одоо бизнесийн байгууллагууд өрсөлдөгчийн судалгаа гэдээ бусдаа өөрсдөө харьцуулдаг шүү дээ. Бид нар хаана явна яасан гэсэн гэдэг. Тэгээд тэрийгээ дотор нь задал. Тэгэхээр харьцуулсан тохиолдолд нэгдүгээр үр дүнтэй. За хоёрдугаарт болохоор яадаг вөхөр давтаж хийх нь аюул чухал байдаг. Тэгэхгүй бид нар ингээд шинэ асуултууд гарч ирэнгүүт л за одоо энийг таниад мэдчихээ. Энэ дэр нэг сайхан судалгаа хий гэж байгаа л те. Тэгэл ингээд таны мэдхүн чанартай ингээд судалгаанууд хийгээд идэх. Тэрнээс илүүтэй нэг сайн ингээд арга зүй ингээд боловсруулаа хийцэн бол болж игэл тавтах хэрэгтэй. Дандаа тавтаа. Тэгэх юм бол нөгөө давтсан судалгаа чи яадаг вөхөр яг ижил арга зүгээр шүү дээ. Яг ижил арга зүгээр юу ч өөрчлөхгүй. Асуулт нь энэ тохиолдолд асуулт нь ажиллах. Энэ тохиолдолд яадаг вөхөр нөгөө прогрессээ бид нар үзэх боломжтой болдог байхгүй. Тэгээд тэр дунд нь хийсэн интервеншн буюу те ямар ажил үйл ажиллагаанууд хийсэн энийг хэмжих боломжтой болчихдог. Тэгэхээр бид нар ингээд олон талын ингээд өсчихгүй ч гэсэн нэг юм те за би нэг ийм байсан юм их одоо 2 жилийн дараа нэг ийм болгочлоо доо гэх те. Сая одоо чинь 25 оны судалгаан дээр бид нар ингээд юг анзаарч байна вэ? Жишээ нь боловсролын салбарт манай иргэдийн сэтгэл ханамжтай байдал бол 21.5% байсан 2020 онд. Одоо тэгсэн чинь энэ судалгаан дээр 16% болцсон. Ага 5% буурсан. Тэр яаж нөхөр одоо нэг боловсролын сэтгэл ханамжийн байдал ингээд ихсэж байна. Тэгэхээр бидний одоо нэг brain drain гэдэг байгаа шүү дээ. Гадагшаа ингээд оюунлаг залуучууд маань яваад байна. Тэр хүмүүсээ авчрыг гэдэг нь те. Гэтэл энэ боловсролын салбарыг нөгөө эрүүл мэнд одоо энэ ингээд зүйлүүдээ бид нар сайжруулахгүйгээр тэр хүмүүс нь буцаж ирэхгүй. Ямар ч боломжгүй. Тэгэхээр эргээд одоо яг ийм ижил арга зүгээр харьцуулсан үнэхээр одоо сайн юм одоо чанартай юм судалгаануудыг бол аягүй сайн хараад эндээ бол үр дүнгуудээ ингээд жишээ нэг хараад ингээд яваасаа гэж бодож байгаа тийм. За тэгээд өөр одоо их олон үр дүн байгаа энэ дотор тийм яг харьцуулсан 5 жилийн дотор муудсан сайдсан бүх юм байж байгаа. Бидний ерөнхийдөө нэвтрүүлгийн одоо ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэхээр бит хоёрын магадгүй асуугаагүй таны бас орж ирээд хэлхийг хүссэн зүйл байвал хэлж болно. За би нэг сүүлийн үед нэг юм бас нэг юм бодоод байгаа. Манайх ч нэг судалгааны байгууллага шүү дээ. Тэгээ одоо face to face одоо ингээд одоо нүүр тулаа судалгаа авна. Одоо заримдаа бол ингээд утсаар авна. Тэгээ хүмүүс их судалгаа өгөх дургүй байдаг. Манайд тий. Тэгээ би бол одоо дуртай болоосаа гэж уриалмаар байна. Ягаад гэвэл энэ судалгаа өгөхөөр ямар нэгэн мэдлэг үйлдвэрлэхэд та хувь нэмэр оруулж байгаа юм. Та өөрийн таны дуу хоолой судалгаагаар дамжиж ямар нэгэн мэдлэг болоод тэр мэдлэгийн дараагийн одоо төлөвлөгөө янз бүрийн юмд ингээд асуудлыг шийдэхэд хэрэглэгдэж байгаа. Тийм учраас энэ өөрөө одоо яг нэг нийгмийн аягүй чухал юм оролцооны хэлбэр байхгүй. Одоо Швейцарт бол жишээ нь сард 2.7 судалгаа нэг хүн бөглөдөг гэж байгаа байхгүй. Тэгээ дандаа нэг юм хороо тойрмодоо тэгээ сургууль мургуулынхаа хүмүүс ингээл асуумж асуугаал байдаг. Тэнгүүд нөгөө нэгээс гас ингээ бөглөдөгчдөг мэйлэр пост. Тэгэхээр манайхаа одоо энэ судалгаанд их гоё би нэг оролцдог болоосоо гэж би уриалмаар байгаа юм. Энэ сүүлийн үед нөгөө кибер аюулгүй байдал мэдл гэдэг энэ одоо бас security аюулгүй байдлын нөгөө заллингуудтай холбоотойс их асуудлууд гарч байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ судалгаа ингээ бөглөхтэй судалгаанд хариулахдаа
ямар байгууллагаас, ямар учиртай, ямар учир шалтгаантай захиалагч нь хэмбэ гэх мэт ийм одоо асуултуудыг аягүй сайн асуугаад тэгээ шууд тэр судалгаанд бас аягүй сайн оролцож байгаараа. Тэгээ их тийм одоо хувийн мэдээлэлтэй ийм одоо юмнуудыг бол тэ айлуулах мэдээж өгөхгүй байх нь зөв. Тэгэхээр энийг ингэ нэг юм ялах хэрэгтэй болчиход байгаа. Кибер аюулгүй байдал бол одоо утас муцаар ингэ яриа судалгаа авах юм бол битгий өгөрөө гэдэг. Яг л энэтэй холбоотой залингууд их гараад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ялгааг нэг сайн гаргасаа л гэж хэлмээр байна. Сикагаас авах юм бол тэгэл өгөх нь нь шүү дээ тийм. Тэгээ одоо бас манайхыг бас нэр бэрээд бас хүмүүс ярьчихвээ. Тэгэхээр одоо энэ дээр одоо бас яг яаж заглах уу бидэд бас жоохон яаж жагаад дахиад уриалгаа бас гаргая гэж бодож байна. Би бол яг ийм судалгаатай ерөөсөө нэг их таарлаж байгаагүй байна. Хэрвээ надад судалгаа авах гэвэл би бол өстөө нэрээ хоёр гараа өргөд өгнө гэдэг шиг тий. Энд чинь бас нөгөө бид хинбэ бид ер нь өнөөдөр ямар төвшөнд байгаад байгаа бидний амьдралд ямар асуудал байгаад байгаа гэх мэт маш олон асуултын хариултыг олон хүмүүсээс төвөрлөж авна гэдэг чинь айгүй чухал үйл явдал юм болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн ярилцлагад маш сонирхолтой байлаа. Асуумаар байсан бас олон зүйл байлаа. Тэгээд цагаа гаргаж хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Амжилт хүсье ажил. За их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.